Өнөөдрийн хичээл бол зочид буудлын хүлээн авах хэсэгт ачаагаа төр үлдээхэд хэрэглэгдэх чухал англи хэллэгүүд. Буудлаас гарахын өмнө ачаагаа төр үлдээж болох эсэхийг асуухдаа "Can I leave my luggage here for a few hours?" гэж асууна. Энд luggage гэд нь ачаа тийш гэсэн үг. Хэрвээ тань нислэг оройтож байгаа бол шалтгаанаа хэлээд цагаа тодтогох хэрэгтэй. I have a late flight. Could you keep my bags until 5 p.m. гэж хэлж болно. Гэдэг нь хадгалах, авч үлдэх гэсэн утгатай. Ачаагаа үлдээсний дараа тэд танд баримт өгнө. Хүлээн авагч. Here is your luggage tag. Please don't lose it. гэж хэлнэ. Luggage tag. Ачааны баримт буюу байз юм. Зарим буудал ачаа хадгалахад төлбөр авдаг. Тиймээс Is there a charge for this service? гэж асуух нь зүйтэй. Charge гэдэг үг нь энэ төлбөр хураамж гэсэн утгаар орж байна. Буцаж ирээд ачаагаа авахдаа I'm back to collect my luggage. Here is my tag гэж хэлнэ. Collect гэдэг нь энд очиж авах гэсэн утга илэрхийлнэ. Хэрвээ олон ачаа байвал өөрийнхөө ачааг зааж өгөх хэрэг гарна. That blue suitcase and the black backpack are mine. Энд suitcase гэдэг нь чемодан, backpack нь үүргэвч юм. Буудлын ажилтнанд баярласнаа илэрхийлж Thank you for your help. Have a great day гэж хэлээрэй. Баяртай.